Сайн зөвхлээ. Бүтэн нэг байр авах гээд зээлээ судлах гэдэг ирээд ирлээ. За 54 м квадрат. За их чинь газ зээлийн судалч заа юм. Аюу гой байр байна 54 м квадрат. За 139 наснд нь байрныхан зээл нь дуусж байна. Хүш 139 хүрэхгүй шүү. За яг бас хэцүү л дээ. Гэхдээ залуу хүмүүс байна наслан л гэж үзэх хэрэгтэй. Тэр нь ч тийм үстэй. Наач хотлаа юм аа. Та тэгээ хит хүрмээр байгаа. 80 насл 80 хүрчнэ тий. За 80 хүрнэ гэх юм бол 40 м квадрат байр байна. За ингээ харахаар 66 наснд нь хүү төлөлтөнд дуусаад нийтдээ 86 нас хүртлээр үндсэн зээлээ төлөөд тэгээд 86 наснд дуусч байна. Яаш Монгол улсын иргэд бүгдээрээ ингэж насаараа хүү төлж амьдэрдэг юм уу? Тийм шүү дээ. Одоо сайхан гал голомттой болох хэрэгтэй. Залуу хүмүүс бүгдээрээ л ингээ сайхан эхлээд хүүгээ төлөд явж идэг шүү дээ. Наач хотлаа юм аа. Гэхдээ насаараа хүү төлчих юм хэцүү юм. Тийм үү. За ямар хэцүү юм бэ? За тэгвэл эгчийнх нь одоо офшор шүү заяа. За 22 м квадрат байна. Зээл нь гэх юм бол 54 наснд нь дуусна. Хүш 56 хангалттай хүчнэ. Хүрэн штэ. За 22 м квадрат. Энэ тэгээд нэг асуудал нь миний өндөр нэг гайгүй шиг айлын балкон байна. Балкон уу? Энэ чинь миний өндөр амар гоё том хотхны балкон. Баяа айлын. Тогоо шийдсэн, усаа шийдсэн. Дотор нь ойлтой. Гэл болно шүү дээ. Тэр боддоо тэр хотхноос гараа явж хахад тэр амар гоё үнэтэй байрнаас гараа явж байгаа гоё харагдана шүү дээ. Тийш дээ ер нь тий? Тийм үстэй. Тийш дээ. За. За орё. Тэгээ гол нэг асуудал нь миний дүндэр арх дар суугаад байж болохгүй. Одоо цагаан ногоон сар болж байна. Хүн амтнд цуглуулад байж болохгүй. Ер нь шөнө өрөө орж гарахаар бол сэмэрхэн гэтэл балкон руугаа ороод ах юм. Өөрсдөө гэсэн байртай л юмтай л болж ивэл хамгаалах. Тийштэй залуу хүмүүс эртгэн шиг гал голомттой болох хэрэгтэй 22 м квадрат 56 болж байгаа үстэй. За тэгээд одоо бичиг баримтаа сайхан 22 м квадраттаа тааруулаад бодлоо. За баяр хүргэе сайхан гал голомттой боллоо. Залуу хүмүүс чихрэд миний дүүнэр. Баяр хүргэе. Тань. Оо байна байгаа. Тийм байгаа. Оо та давхраар нав. Юу гэж та хүү төлд юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Та хамгийн гол нь нөгөө дүүхийн ажлыг л